За өдрийн мэнд. За лайв орж ирж байна уу? За өдрийн мэнд. За өдөр нэг хэдэн нөхдүүд ордны баруун хаалган дээр засгийн газрыг огцор гэж жагсаад байсан. За тэдгээр нөхдүүдийг ажиглах нэ ардчсан намаас гаралтай огшилтай. За тэгээд засгийн газрыг огцор гэсэн шаардлага тавиад жигтэйхэн олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг цуглуулчихсан байсан. За тэдгээр нөхдүүд үнэн жагсаж байгаа бол одоо хүртэл байх ёстой. Тэ? Энэ ер нь нэг тийм тавилттай, төлбөртэй тийм жагсаалын нөхдүүд бол хэсэг гарч ирэл, нэг цаг хэрээтэй гарч ирэл, 2 цаг хэрээтэй гарч ирэл баахан хэвлэл дуудаж, баахан яриа өгч, баахан бижигнүүлж байгаа л тэгээ алга болцдог. За тиймэрхүү маягийн байна уу үгүй юу би шалгаж байгаа. Ер нь бол ард түмэн яг ард иргэдийн үнэн жагсаал байна уу? Аль эсвэл одоо энэ ардын нам болон ардчсан намын нөхдүүдийн тоглолт тавилт байна. Тавилттай тийм жагсаал болоод байна уу гэдгийг ер нь ялгаж харж сурах хэрэгтэй. За манайхаа шеэр хийгээд өгөөрэй. Тэгээ би энэ талбай дээр ирлээ. Одоо бол ингээд талбай дээр бол ингээд хоосон байна. За одоо би баруун хаалган дээр очиж гэж бодлоо. Тэгээд миний ажигласнаар бол өглөө бол хэвлэлийн баахан телевиз сайтууд ирсэн байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ирсэн байсан. За тэгээд тэдгээр нөхдүүд бол яадгүй гэхээр сайхан тавилттай болсон шүү дээ. За манайха шеэр хийгээд өгөөрэй. Ер нь үнэн хотлыг л ялгаж сурах хэрэгтэй. Сайн байна уу? За энэ зур. Энд нэг баруун хаалган дээр баахан нөхдүүд байгаад байна гэсэн юуны нөхдүүд байна? Тэтгэврээ юу? Биш нэг хэдэн залуучууд гарч ирээд байна гэсэн шүү дээ. Хизээ ирсэн мэт. Нэлээд түрүү 2 цагийн өмнө байсан юм шүү. Тэдний жоохон тавилттай өгөө байна уу? Тэд бүтсэг уушлгээд хэлсэн байна. Биш. За тэд сайд маа тэгээд тэ. Явцсан уу? Манайха шеэр хийгээд өгөөрэй. Тэгээд одоо ингээд ер нь бол ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж ард түмний тархийг угааж тийм ээ? Ард түмний тархийг угааж ингэж яадаг нөхдүүд намын гаралтай нөхдүүд ингээд гарч ирдэг юм байна. За биднийг ингээд иргэд яг ингээд оргиороо гараад ирэхээр ямар ч одоо юу ирдэггүй. Ямар ч хэл мэдээллийн хэрэгсэл ирдэггүй. Одоо ингээд байхгүй болцсон. Ингээд бүгдээрээ явцгаацсан. Хэрвээ яг үнний төлөө яг зөв юмны төлөө зогсож байгаа бол ингээд төвчөө зогсож шүү дээ. Бид нар бол ядаж нэг орой нэг ажил талтал 17 цаг хүртэл зогсдог байхгүй. Бид нар бол одоо байхгүй гэж бодож байна. Одоо би энэ 10 тал руу ирж байна. Ингэж ард түмнээр тоглохгүй. Одоо тэгээд сая би одоо тэр атхан төгсдөө бас уулзаад сатхан төгс яаж байгаа талаар колонкодор явах гэхээр эртэл жаахан хоцроод мань хүн урагшаад юуны ихтэйний гүрний доотлын колонкодор атсан. Очингууд нь шууд бензин өгөөд эхэлж байна гэж. Тэрнээс өмнө бол ихтэйний гүрний доотлын колонк бензин өгөхгүй наа гэж хэлсэн мөртлөө. Одоо ингэж байхгүй. Одоо ингэж үнэн хараарай. Ингэж манайх юу ч байхгүй. Тэгэл хэсэг нөхдүүд ингэж хавилттай гарч ирээд алга болчтой. Ингэ юу ч байхгүй.
За ийм бэ. Ийм байдаг юм байна. Тэгэхээр бол нэг аливаа үнэн худлыг бас ялгаж сурах хэрэгтэй байна монголчуудаа. Өглөөний хэдэн нөхдүүд байгаад байсан. Энэ бол тавилттай нөхдүүд сайн байна. Ой би энд одоо өглөөний нэг дэд сайдуудыг огцруулах талаар нэг хэдэн залуучууд зогсоод байсан шүү дээ. Тэр би шалгаж яваа. Үнэхээр тэмцэж байгаа юм уу? Эсвэл намын юутай яваа юм уу гэж. Би бол энийг бол тавилттай гэж харж байна. Одоо ингээ хэрвээ эднэр яг үнэн үжил бодолтой үнэн чагаад байсан бол өдөөд ажил тараагүй байхад тэдгэр нөхдүүд зогсож байгаа байхгүй. Байж байгаа байхгүй. Тийм амархан тэгээд нэг тийм юм авдаггүй шүү дээ. Шаардлага матлагыг дор нь аваад дараа нь алгуулдаггүй шүү дээ. Тийм болохоор энэ бол ингээ худлаа ахгүй юу? Ийм юм битгий хууртаараа манайхан одоо ингээд ордон болвол ингээд ордны баруун хаалган дээр юу ч алга. Одоо ингээд ирсэн байж байна. Жигтэйхэн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл авчирчсан тий дэд сайдуудыг огцруулна гэдээ яриад байсан нөхдүүд одоо байхгүй. Энэ бол ингээд зүгээр тавилттай ийм нэг арга хэмжээ болсон байна. Энийг манайхан ялгаж салгаж ойлгоорой. Яг ард иргэд яг үнэн байдлаар үжил бодлоо илэрхийлээд ирэхээр нэг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл ирдэггүй. Нэг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл ирдэггүй. Тэгсэн мөртлөө одоо ингээд нөхдүүд одоо гахгүй болчихсон. За ийм биш манайхан. Тэгээд ер нь бол ингээд өглөө буй тэр нэг хүний лавыг үзээд энэ бол ардчсан намын нөхдүүд одоо өөрсдөө дотроосоо явж байна гэсэн хардлагатай байсан. Тэр баг үнэн бол таарч байгаа шүү. Тэгээд бүгдээрээ шеэрж өгөөрэй. Үнэн худлыг ялгаж сур. Үнэн худлыг ялгаж сур тамина. Ийм биш үү? Ардчсан намын нөхдүүд жагсаж байна дээ штэ гэж. Тэгээ ардчсан намын нөхдүүд тэгээд ард түмний нэрийг яриад худлаа яриад ингээд зогсож байж болохгүй. Ингэж худлаа дүүрэх гэж болохгүй. Урдлын одоо тэр оюун урдны засгийн газрыг унгахад бас нэг хэдэн нөхдүүд бас ард иргэдийн нүрийг бариад нэрийг бариад гарч ирсэн. Тэгээ байхгүй. Тэгээ баахан хэвлэл мэдээлэлээр яасан болоод баахан хэвлэл мэдээлэлээр мэдээлэл өгсөн болоод тэрийг нь ард түмэн харахтаа жигтэйхэн одоо юу вэ шүү одоо жагсаал цуглаан болж байгаа юм байна гэж ойлгоцдог. За ийм байна. За ийм тавилттай юм болсон байна. Ийм дээр манайхан тэгээ сайн анхаараарай. Одоо баг үнэн худлыг дэнслэхүүлгүй дээ. Одоо ер нь одоо энд зогсож байгаа энэ төрийн албан хаагч, хамгаалтын албан хаагч нарч бай, цагдаагийн албан хаагч нарч бай. Хэн хинбэ гэдгийг бас ялгаж сурж байгаа байдаг дээ гэж би бодож байна. За ийм байна. Тэгээд ер нь цаашдаа сайн ойлгоорой. Үнэхээр ард түмэн яг ард түмний төлөөлөл байна уу? Аль эсвэл одоо энэ авилга чулгайч нар одоо ингэж өөр хоорондоо ингэж талцаж хуваагдаж худлаа үнэн царайж нь юу яаж гэнэ? Жүжиг тавьж гэнэ гэдгийг нарийн сайн ойлгоорой. Тэр нэг залуучууд байх. Одоо нэг хэдэн залуучууд өглөө гарч ирээд нэг дэд сайдын өглөө 11 цаг үед шүү дээ. Цаг болчиход яваад. Цаг болчиход яваад гэсэн. Баахан телевизээр ороод ирсэн үү? Цаг болчиход явсан. Энэ хүмүүс бас өглөө байсан. Эдгээр тасгал эдгээр нэг хамтын Ахмадын чимээгүй суудсан. суугаад байгаа юм уу та хэд? Эдгээр нөгөө 4 сараас хойш хэлцгээд эдгээр нэг доод хэлцээд Тийм үү? тэтгэврийн хэмжээ сая 500 тэгээ 6 сараас хойш үлдэж байгаа энэ хоёр. Аа тэгэл яваад байгаа юм уу? Тэгээ яваад байгаа. Тэгээ шамт хуудс хүмүүс хүлээж авахгүй байгаа. Аа тий. Тэгээд ингээд бид энэ 11-т ирчээд үгээ хэлээд шаардлага тавьчихад Тавцаа тэгэл яваад байгаа юу? яваад байгаа. Гэтэ хэлсэн түрүү бид ярьсан хэлсэн. За хэдүүд ийшээ. Ингээд байна хэлээд Тэгээ одоо ингээд энд хөгсчүүл маань бас ингээд тий хөгсчүүл маань энд ирж л байгаа юм байна шүү дээ. Ингээд байнгут байж байгаа шүү дээ. Байнг ирж байгаа юу? Тий. Үргэлж одоо 5 сарын 19-ноос хамгийн анх ахмадуудын төдөөд алтцуудын чи үед бид дан ахмадуудын төдөөд өөрөө өргөтлгөөс учраас би энэ янг мянга хөдөө ортой дандаа ахмадуудын төдөөд гэдэг үгээ хэлээд яваа. Зөв. Аа. Тэгээд энэ дээр би тэтгэврийг бол ерөөсөө сая 500 мянга болгох нь зүйтэй. Хоёр дугаарт нь болохоор тэр нэг хамтын тэтгэвэр тэрэн дээр би маш гомдол нийтүүлж яваа. Хамтын тэтгэвэр? Хамтын тэтгэвэр дээр. За тэр нь ямар утгатай? 22 онд манай гэрүүлийн хүн бурханд явчихгүй юу? Тэгээ энэ шууд нь уцралч нь өөрөө хэлчихсэн. 20 онд бид нэг хамтын тэтгэвэр өн чи сэрднээс гаргалтай шүү дээ. Нэрээ анх
Тэгээд энэ хамтын тэтгэврийг бид нар 20 оноос эхлээд баталгааж явуулсан юм аа. Тэр ингэж хэлцэгдэж явсараад 23 онд ингээ баталсан юм агаад ингэж байхгүй юу. Тэгээд тийм бод манай хүн чинь автобус хацад их олон жил автобус хийж олооч юм байсан. Тэгээд ингээд яг тэтгэвртэй гарч чадлаггүй ингээ бурхны оронд явчихдаг. Сая нэг хууль баталсан байна юм нөхөө. Тэр тийм хүмүүсийн арга ихт нь одоо шууд бас тэр 36 сарын олгох мөнгөийг шууд олох ихтэй. За 36 сарын турш одоо нөгөө зээл авна гэж байна шүү дээ. Тэрийг та ер нь яг юу гэж бодож байна? Тэр ахмадуудын тэтгэврийн зээлүүд 36 сараар авна гэдэг чинь болоод тэр дэмий. Тэгтээ яг өнгөж байгаа хоёр янзын яриад байгаа ахмадууд нэг хэсэг нь болохоор 36 сарын тэтгэврийн зээл авъя. Шаардлагатай байна. Нэг хэсэг нь болохоор би нөгөө өөрөө 24 сараар авчихсан чинь тэгэхээр би бол авахгүй л дээ. Тэр чинь өрн дээр өөр болох учраас хамгийн гол нь тэтгэврийн юу тэтгэврийн сая 500 л ерөөсөө яахалтай яг батлаад өгөөгүй. Тэгэхээр энэ онцлог нэг хэсэг хүмүүсээ галтай бас төлөөллөний бас байж юм хүн. Яг ч нэг 2 юм уу 3 сарыг авъя гэдэг байхгүй. Тэр нь одоо яолохгүй л байгаа хүүхс ухадтай бэлгэсэлтэй бас тийч баяраар ямар зүгээр хоосон сууж ирэх юм шүү дээ. Бас нэг тийм хүмүүс байгаад байгаа. Тэгээд хаан банк өгөхгүй байгаа. Төрийн банк бол өгч байгаа. Би төрийн банк болохоор зэрэг амар өндөр шалгууртай. Юу яаж байгаа? Юу батлан даагч авъя. Тэгээд батлан даагчтай өгнө гэдэг ингээд бүр ингээд амар зэрэг. Төрийн банк бол батлан даагчтай. За хаан банк бол орохгүй байгаа. Төрийн банк нь болохоор зэрэг 18%-аараа яа тууцнараа авдгаараа аваад хүүгийн бодгороо удаа л үнээсээ мөнгө төлдөг. Ямар банк нэг нэ? Төрийн банк. Төрийн банк. Энийг ч н одоо болиулж байгаа энэ тэрийг сайтыг баахан худлаа бичсэн байна. Тэгээ би саяхан амьдрал дээр бол худлаа. Очоод ингэсэн чинь за би өөрөө зээлтэй учраас авахгүй л те. Ийм танах яаж өгч юм гэдгсэн чинь манайх ерөөсөө хуучнараа өгдөгрөө. Нэг чи саяхан энэ юугаар арчнаа хүүгийн буулгасан гэж яриад байна шүү дээ. Ямар ч юм гэсэн чинь тийм тэр хүүг нь буулгаагүй. Хүн буугдаагүй. Тий, одоо ингээд эдгээр болохоор одоо нөгөө янз бүрийн захиалагтай сайн телевизүүдэд авчраад ингээд баахан худлаа яриад байдаг. Амьдрал дээр худлаа. 7 сард нөгөө 50% инээ тэрэ гэж маяглж байгаад ингээд ухраагаад нэг цөөхөн хоног өгөхөд нь би 24 сараар авцсан байхгүй. Надаа мөнгө одоо би яагаад гэвэл өөрөө нөгөө өргөтлгөөсөн хүнд чинь бас мөнгө төгрөг хэрэгтэй. Нэг хоёр нөгөө хүүхдүүд чинь бүгд цалингийн зээлтэй машин тэрэг авахаар өөрхийн амьтад эднээс чи би мөнгө гуйх хэрэг байхгүй ч гэсэн одоо дандаа авсараад тэгчээд авахгүй юу. Тэгсэн чи 24 сараар ингээ авлаа. Тэгсэн чи надаас шууд 2 сая төгрөг авчихсан байхгүй. Хүн чи яаж байгаа юм бэ гэдэг би тэг нэг охиныгоо дуудаад очиод ингээд 16 сая яг бохророо тэгж гарсан байсан. Би чи 24 сар тэг ингэсэн чи манай охин айхтан хөөе их чи наадхын 2 сая яаж гин гэдгсэн чи дунд нь өрөөс та одоо хэдэн төгрөгийн зээл авангууд танаас 2 сая төгрөг авчихсан. За тэр чи одоо юу штэ би чи 24 сараар 18 сарын зээл чинь 2 сая штэ. Тий 16 сарын зээл усууд чи 22 саятай гэдэг байна. Тэгээд 16 22 сая чинь 16 сарын тэтгэврээд нь явж байгаа. 22 сая төгрөгийн зээл аваад 16-г нь өөрөө аваад 6 саяыг нь хүүг өгч юм уу? Би одоо 16 сая зээлтэй байхгүй тий. За. Тэгчээ банк зээл өгөө 7 сард 22 сая болчихсон байх гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи өөр хүн шиг бодоо 16-аас 22 сая 6 сарын тийм байна. Тийм банкны үг тэр зээл хосоод байгаа байхгүй. Та нар одоо ингээд ер нь тэгээ хэдүүлээ вэ та хэд? Одоо манайх анх ихэд 40 эд хүн байсан. Тэгээ ихэнх өвдөд ингээд дараа төөрөө явсан. Одоо ерөөсөө 5 хүн байсан. 5 хүнээс одоо бит хоёр ингээд сая тэр хойно очиж дулаан газар сууж байгаа. За ерөөсөө маргааш хийдэг. Тэр зэрэн давж өгөн гэж бороод өгөн байна. 18 өгж байгаа юм те. Тэгээд 16 сарын зээлтэй очиод авах гэхэд таны зээл 22 сар байна гээд 6 сарын хүнд авчиж байгаа. За сайхны хүнд авчиж. Төрийн банкуд өстэй. Төрийн банк өстэй. Төрийн банкныхын дарга нэг хацаах гэж 18 сар 2 сарын зээл авна шүү дээ те. Хүнд авчиж байгаа. 22-ыг. Хөөгд өстэй. Хөөний
муухай юм байна миний бод. 16 сарын зээлтэй 6 сарын тэр хүнд авчихсан байна. 6 сарын шүү. Адилхан шүү дээ. Аа бас түүнээс хүнд бат. Хөгчүүдэд юм их хоног. Одоо ингээд үнэн бодит байдаг яг тийм л байна даа тэгээд. Тийм болгон чимээгүй. Тэгээд одоо чимээгүй суу. Одоо бүгдээс нэг тэгээд зээний тэнд асуулаад ингээд суугаад хэцүү үү. Дахиад 6 сая дээ. Тэгээд хараа юу яасан вэ? Тэр нөгөө нэг өөрөө чинь авчих үед яг ингэж юм үү те. Шууд 100% бодоод өгч байгаа үстэй. Тэгэхээр чи 100% бодоод өгчихсэн чинь 689-аас яг 100% бодоод авчихар гардвал юу ч байна. Би 12 сард багтааж явдаг гэсэн. Тэгээд баяр нөөцөнд 16 яг боцоор ингээ бодоод өгж яхад бол харин ихчтний 180. Яг энэ шулаад байгаа хгүй ангид. Бас ард үлддэг байсан. Тэгсэн чи одоо юу ч тэгээд ч одоо яах юм? Хүүхдүүдээс бас ингээд одоо 18 дээлтэй усууд 26 сарын хөтөлтэй байгаа. 24 сар. Миний би 16 сарын дээлтэй байгаа хгүй. Тэгээд одоо 16 сарын дээлтэй 18-нд 2 сар. Тэгээ нэг юу тэрэгцтэй өгч байсан шүү дээ. Тэр өгч тэгээд бичгээр өмтмөрөнтэй шаналга маргаа өгсөн юм уу? Өгсөн тий өгсөн. Хин гэдгийг алтан цуцуул гэдэг. Тий. Ахмадын төлөвлөлт ахмадын тий. Тэр чинь одоо өөрөө нэг хэлсэн болохоор зэрэг гарч ирч чадахгүй байгаа. Би мотой болохоор бид нар ерөөсөө одоо энд бол нэг 4-5 хүн байгаа юм байна шүү дээ. Ерөөсөө 5 хүн байж. 6 сараас ингээд өдөр болох ингээд байдаг. Хөтөн байна. За тийм бай. За баярлалаа. Би тэгээд харин ямар ч байсан тэгээд би бол сая энэгээр миний хөтөгээ сайн цааш нь хилээд уламжлаад өгөөрэй. Энэ тэтгэврийн зээл дээр бол тийм ухаад арай дэндүү илээ аваад байгаа. 6 сар зай дэндүү аваад. өндөр хүүтэй. Тэгээд дээрээс нь хүүн тийм аа. Тэгсэн мөртлөө хараа муугаар ярил л да. Одоо ингээд энэ тэтгэврээс авчгаад ингээд бурхны оронд явуулчихлаа гэж нөгөө хүүхдүүдээс нь эргүүлээд төлөвлөдөг тийм муухай байлэр. Тэр л ёстой хамгийн муухай болдог бол нэг л одоо өөр хүүхд нь одоо батлан даагч нь төлнөх шүү дээ тийм үү? Тэгээд тэднээр төлөвлөх нь ямар хэрэг байгаа юм бэ? Нэг л муу хүү авч ийж. Тий, нэг л ертөнцид явсан үний чи юм тэр чигээр тэглээд яв. Хүүхдүүд тэгж ялан дуунах хэрэг байхгүй. А нэр яг энийг минийхээ сайн хэлж байгаа шүү. Энийг би чамд яг мартах гэж тийм ээ. Ингээд одоо бид нар өөрснөө хэрэгцээтэй болоод авчихсан. Энэ чи яг залуудаа хийсэн хөдөлмөрийн хөлс шүү дээ. Тэгээд нэг лайм дээр хийсэн одоо энэ та нар бараг намайг харсараад цэнгэр малгайд улаан оролт тэгээд бараг та югаар нэг болцсон доо. Би тэгээд тэр лайм дээр та нэг сайн за та нэг одоо би яг лайв хийж байгаа. Та нэг сайн яваад байгаа ч. За таныг хэн гэдгийг та айгүй сайн нэг яриад. Тийм Скватер дүүргийн 16 дугаар хорооны Ямсран гэдэг хүн байна. 5 сарын 18-наас ихсүүлээд одоо ерөөсөө чимээгөө суулжягсаалтанд одоо би өөрийн биеэр ирж нэгцээ. Энэ хооронд бол би ерөөсөө шаардлага тавихад бол хамгийн гол нэгдүгээр хамтын тэтгэврийг шууд сая 500 мянга болгож өгөөч гэдэг дээр нэгдэж сууж исэн. Тэгээ сүүлд нь явж байгаад энэ дээр чинь бас тэтгэврийн зээл дээр бас нэг асуудал гараад ирэхгүй юу? Тэтгэврийн зээлээ авъя гэдэг гисэн чинь шууд 50% болгоо хийцэн. Тэгэнгүүт нь алтан цул бид нэр хөөцөлдөж явсаар хагаад тэрийг нь бол ерөөсөө шууд юугаар болгоцсон. Нэг удаа 100% авахаар болгоод. Тэгээ тэрэн дээр нь 24 сараар ингээд авцсан. Тэтгэврийн зээлийг бол 24 сараар авцсан хүн шүү дээ. Одоо бол. Тэгэхээр зэрэг одоо миний хамгийн гол юу болоод одоо энэ манай хамтуудын дунд бас нэг одоо баяр маярд өгч байгаа юм чинь өргөлжлөн ингэж бас жоохон тийм хүнд хэцүү юм тохиолдод байна манай ахмадуудад. Тэгэхээр нэгцээхэнд бодож байгаагаар бол одоо зээлийг бол ерөөсөө чөлөөтэй өгүүлмээр юм. Ерөөсөө тэр банк гэхгүйгээр тэгээ бас хамгийн гол нь тэр хүүгийн бас багасгамаар байна. Яагаад ингээ худлаа хүүнээс хүү бодож авчиж хүүгийн багасгсан гэж худлаа яриад байгаа. Зөндөө улсууд бүр зарим надаас асуугаад байх юм. Би ямар банкны хүн биш. Ямбат чи тэр чимээгүй суултанд ингээд олон сар суусна хүүгийн буулгацсан гэсэн чинь тэрийн банк чи яг хэвээрээ байна гэдэг ингээд байгаа байхгүй. Тэрийг болоод би яаж сайн мэдхүү. Гол нь тэгтээ эн чинь одоо тэгэж болохгүй шүү дээ. Хүүнээс хүү бодож авнаа гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэр бол өстой хамгийн муухай. Тэрийг бол би бас жоохон гомдолтой явдаг юм аа. Жоохон багасгамаар гад. Хүүгийн багасгаад хүн бол батлан даагч гэдэг. Тэгээ батлан даагч гэдэг. Тэр чи одоо батлан даагч гэл ингээл тэгээд одоо батлан даагчаас нь тийм шаардлагатай тийм цалингийн тодорхой өчнөө төмөн юм авах болж 7-8-ын шаардлага янз бүрийн юм. Тэр нь бол дараа нь бол одоо тухайн юг
тухайн одоо зээлийг батлан дагчаар төлөвлөх гэсэн арга байна. Одоо тэгээд тэр өр хүүхдээр нь төлөвлөх гэсэн л арга хэмжээ байгаа. Энэ дээр бол ер нь бас нэг сайн ер нь эргэж санах хүсэлт баймар санагдаад байгаа. Яагаад гэвэл нэгэнт залуу халуун настай хийсэн хөдөлмөрийн хөлсөө аваад хэрэгцээгээр бид нар ингээд зээлээд авч байгаа юм чинь тэрийг бол эцэст нь ямар нэгэн одоо янз бүрийн муу юм тохиолдсон үед бол хүүхдүүдийг тэгж өөр ширэнд оруулах болмооргүй байна. Тэртээ тэргүй бид нарыг бохны оронд явсан хойно адилхан тэглэл хайчих ёстой. Хүүхдүүдийг тэгж бас амьдралаар нь хохирож ирээсөө болохгүй шүү дээ, тий. Тэр чи одоо бидний агч байгаа юу л ахгүй даа хамгийн гол нь тэтгэврийнхээ мөнгийг л үр хөрөхгүй ойлгохтой хүн шиг тэтгэврийг нэмсэн бол бид нар ингэж зээл авах шаардлага байхгүй байхгүй. Тийм шүү дээ. Тийм сая 500 мянган чинь яг анх одоо энэ багш нар чинь ингээ голоод гараад ирлээ шүү дээ. Тэгэнгүүт одоо ахмадууд бид нар тэр өрөвдөлтэй юм аа нэр сая 500 мянган төгрөг чинь одоо бидэнтэй л их мөнгө. Гэлээ гэхдээ энэ чинь ингээ голцсон мөнгөийг чинь одоо яагаад ингээ тэтгэврийг ойлгохтой шиг нэмээд өгч болдгоо би. Би бол 689 мянган төгрөгийн тэтгэвртэй хүнтэй. Тэгээ одоо би залуу халуун наснаас ахвала хөдөө дандаа 3 жилийн гэрээ, 5 жилийн гэрээ би дандаа хөдөө ажиллаж исэн. Одоосрлоос гарсан. Тэгээд гэрээ за одоо ерөөсөн ямсангүй өнөдөр та яв тэр аймагт хүн хэрэгтэй заа гэж гараа өргөөд ерөөс аймаг сумаар олон жил явж хөдөө ажиллаж исэн хүн байхгүй. Томилогдоод явдаг. Томилогт аваад явж исэн хүн байгаа. Тэгээд одоо эцэг тэр үед чинь бид нар залуу халуун нас нь нөхөргүүн татвар, хүүхэдгүүн татвар гэж зөндөө хураалханд мөнгнөөс ингээл өгөөд. Тэгээ одоо тэр яаваа би хэлсэн нэг сайт дээр тэр юу хоримтлын мөнгө хайшаа алга болчихсон. Одоо бид нар харин энэ төр засагч бид нарт өртөө юм биш үү? Одоо сайхан амьдрий та нар одоо нэг удаа тэр хоримтлын мөнгийг гаргаад биднийг сайхан амьдруулад өгч үзээч яга болов. Тэгсэн чинь нийгмийн даатгал мөнгөгүй болцсон гинэ. Чи юу гэсэн үг юм бэ? Нийгмийн даатгал маш их мөнгөтэй байх ёстой шүү дээ. Бидний ч нөгсөн үйлдвэрчний эвлэл залуучуудын эвлэл бид нар чинь маш их засагт их мөнгө өгсөн хүмүүс аахгүй. Тэгэхээр эдгээр юм уу сая 500 мянга дээр ингэж олон сар ингэж зовооц зүдрээж явах шаардлага байхгүй үстэй. Тэгээд өгөөд яваад байгаа нэгд тий хоёрт болохоор зэрэг одоо бид нар ч одоо ингэж бодоод байсан шүү дээ. Нөгөө 36 сараар өгдөг болцсон нэг ахмаднууд маань гарч ирэхээ байчтэй гэж бодсон. Тэгвэл та хэд байгаад байгаа юм бэ тий? Байгаа бид нар ерөөсөө тууштай одоо яг хэдэн сарын хэдний өднөр эднэр яг сая 500-д тулгаад одоо ан гаргаад тэтгэврийг яаж юу нэмж өгөх нь үү те тэрийгээ төлөөгээд байгаа байхгүй юу. Харин хэн ч бол хэлсэн штэ 689 мянга 572 авдаг хөгжчүүдээр нэмөөх нэмнэ гэж зандын шатарч өөрөө 2-3 удаа хэлсэн. Тэгээд улсууд болохоор зэрэг зарим нь манайх итгэхгүй байна. Худлаа ярьж байгаа шиг худлаа энэ тэтгэврийн зээлээр хуурах гэдэг ингээд тэтгэврийн зээл гэдэг чинь миний хөө шал тустай юм шүү. Гол нь тэтгэвэр гэдэг чинь бас бид нар чинь залуу халуунтай хийж байгаа багсан тэтгэвэр шүү дээ тэр мөнгө ингээ хоёр ялгаатай. Одоо энэ 36 сарын зээл гэдэг чинь бол яг хөө тэр алтан цол нэг удаа олгооч гэж ингэж ярьсан болохоос тий нийтд нь бүр нэг мөсөн ингээд 36 сараар нь зээлийн нэг мөсөн ингэж авах гэсэн юм биш шүү. Та нар бас ялгаа салгыг сайн ойлгож авах миний болно тий. Нэг удаа юм биш үү тий? Нэг удаадаа болохоос тий дандаа тэр 36 сараар авах гахамдууд ч байхгүй. Яагаад тэгээд минийх одоо тэртээ тэгвэл ихэнх нь 24 сараар авдгаа авцсан. Одоо тий энэ банкнд чинь бид нэр ингээд төлөөл яваад ирсэн. Яг ингээд нэгэн бодонгууд донк гээл энэ 689 мөнгө ороод ирдэг байхгүй бид нар. Тэгээд ингээд 2-3 минут болоогүй байтал эргээл донк гээл аваа ивчдэг. Ингээд аваад төлөөд байгаа байхгүй тийм. Тэгээд гардыг юу ч хэлэхгүй байгаа байхгүй. Хамгийн гол нь тэгэхээр яг үгүй зарим нэг нь бас нэг тэтгэврийн зээл угаасаа эдгээр чинь 70-30 байхаас нь ахуулаад авчихсан улсууд юм чинь олон жилийн өмнө. Хуучнаар нь тэгээд бас нэг авъя гэдээ бас тийм ойлголттой бас уулзсан болохгүй хэцүү амьдралтай улсууд байгаа шүү дээ. Тэгээ миний хувьд бол би яг энэ ахмадуудын юунд нэгтгэхдээ би ч өөрөө нэг өрх толгоос ахмадуудын төлөөлөл гэж явуулсан. Би бүр тэр тусмаа тэргээрээ ч явах болно. Би угаасаа анханасаа тэгж бод. Би өөрөө яахан ингээд өөрөө ханицлаа болсон амьдрал жоохон тиймэрхүү үеийн хэдэн ахмадуудаа амьдсрын дээр нь одоо ерөөсө бүгдийг нь уриалаа. Та нарын төлөөлөл болоод ямар ч хэлсэн би явж байгаа шүү. 16 дугаар хорооны 1000 гаруй одоо маш их өндөр ахмадуудтай бараг 16 ч гэрээсээ гарч иж чадахгүй хүч зөндөө байна. Та нарын төлөөлөөд Ямпсрын 16 дугаар хорооны
оршин суугч Ямсран гэдэг чинь тэмцээр л өвлөнгөөл явлаа хамарцсан намарцсан эдгээр гэсэн за бити ухраараа Ямсран ямар ч хийсэн над тэдгүүрийнхээ мөнгийг сая 500 болтол над баруун хаалган дээрээс нь бити яваараа гэсэн үүрэгч өгсөн. Тэгээ би төлөвлөд хамгийн гайгүй. Тэгээ одоо гарч ирэх боломжтой л таа байгаа юм байна шүү дээ тийм үү? Тэгээд одоо ингээд ерөөсөө 5 хүн болчихсон шүү. Одоо энэ хүн байна. Тэгээ бити түрүүнд зэрэнд орчихва. За маргааш ирдэг цагтаа эргээд өдөр өөр ирж байгаа юм байна тийм ээ. Өдөр болгон байж байгаа шүү. Ерөөсөө ингээд нам тэгвэл та одоо босод одоо ирэх боломжтой өгсүүлээч гэсэн бас уриалах хэрэгтэй шүү дээ тийм. Одоо бас 1-2 хүн ч гэсэн маргааш нь загцсан гэж бодчихгоо ер нь. За одоо ингээд энэ дээр ирэхгүй нэг ганц тэр өвгөн зогсоол ингээд өг бодлоо хийдэг байхаар бидний чинь бүрэн тарцсан гэж ойлголоо. Тийм байхгүй. 45-уулаа гарч ирсэн 45-уулаа л байгаа. Харин нэг маань харамсалтай нэг охин хэлсэн доо. За. Өдөөсөөрөө л одоо ийм л биш шүү дээ. За баярлалаа. За ийм байна. За 11 цагаас ирж байгаа юм. За тэгээд ерөнхийдөө ордны баруун хаалган дээр ирлээ. Энэгээр бас ажилдаа явж байгаад ирлээ. Нөхцөл байдлыг бас харлаа таавхан. Ер нь бол ийм байна. Одоо ингээд цэвэр мэдээллийн хэрэгслэл бол угаасаа зарагдчихсан. Тодорхой. Тэг хэн мөнгөг нь тэнд гүйцэтгэдэг. Монголын одоо энэ нөгөө манд хоёр хэлжсэн шүү дээ тийм ээ. Монголын одоо цэвэр мэдээллийн хэрэгслэл бол одоо ингээд юу ятсан. Бүр ингээд сүрцэн гэж хэлжсэн. Тэр яг үнэн байна л та. Тэгэхээр одоо ингээд ер нь бол манайхан сайн бодоорой тэгээд олон хүнд хүргэж өгөөрэй тэгээ лайвыг маань шеэр хийгээрэй. Нөгөө мө хэдэн хөшчүүл маань байж л байгаа юм байна. Тэтгэврээ сая 500 болгохын тулд зогсч л байгаа юм байна. Тэгээд заримдаас үзэгддэггүй даарч өрөөд ийштэй шоорцсон байдгийн байна. Зарим нь бас ирж амжихгүй байдгийн байна. Тэг хамгийн гол нь би энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр юу яаж байгаа. Ерөөсөө ард түмний дахиар наадж байна энэ хулгайч нар. Тэгэхээр энэ хулгайчудаас л бүгдээр ингээс нь салах хэрэгтэй. Түүнээс одоо ингээд хөөхий ардын намын тэр гишүүн станаар залуу гишүүн ёстой зөв ярьж шүү тэрийг дэмжиж гэдэг юм уу? Ардчсан намын гишүүн тэр ёстой зөв ярьж шүү. Тэр сайд ёстой зөв ярьж шүү гэж инг хөшөө. Ерөөсөө зүгээр л нийтээрээ энэ хулгайчудаас нийтээрээ салцгаа. Өөр арга байхгүй. Тэгэхээр одоо тэр ард нийтийн санд асуулга явагдах юм байна. 26 оны 1 сарын 13 хүртэл одоо та бүгд маань тэр ард нийтийн санд асуулга гэдэг бэж хуудсан нэгдээд мэдээлэл аваарай. За олон хүнд хүргээрэй. Тэгээ санд асуулга явуулахыг ард түмэн шаардах эрхтэй. Эрхийнхээ дагуу одоо шаардна. Тэрхүү шаардлагыг Монгол Улсын ерөнхийлөгч, Улсын хурлын дарга, засгийн газрын одоо Улсын хурлын гишүүд хүлээж авах үүрэгтэй. Тийм учраас бид нар ард нийтийн санд асуулга явуулахыг шаардцгаая монголчуудаа. Энэ санд асуулгыг явуулж энэ улс их орны одоо энэ төр засагт байгаа эдгээр хулгайчудаа салцгаая. Тэгэхгүй бол эдгээр чинь ингээ зүгээр ингээ бидний дахиад наадаа тоолоод одоо түрүүн тэр бензин өгөхгүй байгаа гэдгийг хүн бүхэн мэдээд байх чинь түрүүн одоо тэр отгон төгс юу яаж штэ. Яамны ажилтныг дагуулад юуны инхтайны гүрний доотлон колонктор яваад очсон чи шууд өгөөд эхэлж байгаа. Зүгээр манах зүгээр өгж байгаа гэдэг ингээд. Гэт энэ балаа юм гэж юм байх та. Тэгэхээр манайх бүгдээрээ лайв шеэр дээр олон хүнд хүргээрээ. Тэгээ ер нь бол ингээд бид бүхэн иргэн бүр ер нь одоо энэ нийгмийн байдал дээр анхаарлаа сайн хандуулж явах хэрэгтэй. Энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдүүд дөрөөс итгэхийн аргагүй болсон. Шаал дандаа худлаа мэдээлэл явал. Тэр сая энэ хөгшчүүл ярьж штэ. Банкны хүүг буулгацсан гэдээсэн. Буулгаагүй гэж байна чи. Тэгээд өндөр хүүгийн хүү гэж авдаг ч штэ. Бүр тэгээ хүүгийн хүү гэж авдаг гэж байна. Тэгээд одоо энэ хөгшчүүл маань хөөрхий гарч ирээ зогсоод байгаа. Төлөөлөл болоод хөөрх юм нэгэд нэг хэдэн хүн зогсож байгаа юм ба шүү дээ.
За тэгээд ийм байна тэгээд. Та бүгдээ хэлэхэд жүжигчсэн тоглолт бол ард түмний нүдэн дээр тоглолт юм байна энэ болгоос нь. Өглөө бид Үнэн Базуун намын Атганбаатар лайв хийгээд энэ нөхөр алдсан намын нөхдүүд байна гэхээр тэрийн шалгахаар ирсэн. Угаасаа тэр нь бол ойлгомжтой байсан л та. Гэхдээ бүр баталгаажуулах гэж эдгээр нөхдүүд яг үнэн шаардлага өгөөд үнэн үзэл бодлолоороо зогсчихсан иргэд байсан бол өдөөд ажил тавтал зогсдог байхгүй. Тэний амарх явахгүй. Тэдсэн зүгээр гарч ирээл нэг цагийн дотор хэдэн сэтгүүлч зурглаач нэг дуудаал даран бичлэг хийлгээл нэг кордон цаасан дээр нэг жигтэйхэн юм бичээл За ийм болсон байх шүү. Энд одоо хуурдахгүй. Ер нь тэгээд манусыг бол нэг мангалтуулна гэдэг юм бол болж энэ доо монголчуудаа ингэж хуурдагдаж амьдрахгүй бид нөхөн. За тийм байна. Тэгээд урд нь бол одоо ингээд та бүхэн мэдж байгаа. Оюун эрдэнэ засгийн газрыг унагсан нөхдөө бас л жүжигчсэн нөхдөө байсан. Өмнө Ниогон биеийн хурдын юг засгийн газрыг унгахад бас л нэг хэд жүжигчсэн тоглолт байсан. Тийм ээ. Одоо тэгээ бас нэг хэдэн жүжигчсэн тоглолт гэл. Яг анх түмний яг чин ирмэлзэл чин хүсэл биш. Зүгээр эдгээр өөрсдөө сандал ширээ эрх мэдлийн төлөө зүгээр ингээд ард түмнийг ашиглаж идэг. Ерөөс ашиглаж. За юм биш үү манайхан бүгдээрээ сайн шеэр хийгээж өгөөрөө олон хүнд хүргээрээ. Би бол одоо ингээд үнний төлөө л явж байгаа. Үнний төлөө явдаг олон залуус байгаа. Гэхдээ хамгийн гол нь биднийг ингээд зүү юм шаардаад талбайд ингээд ирэхэд манайсыг харлуулна хөлсний гэж харагдуулахыг одоо хичээж маш ихээр одоо харлуулдаг. Тийм учраас бид нар бол ямарваа нэг тэр хөлс мөнгөнд гүйдэг биш ээ. Харин тэр өнөө өглөө гарч ирсэн тэр хэдэн ардчсан намын нөхдүүд хэдэн бацаанууд залуучууд байсан. Тэд нар одоо ичиж амьдэрцгаа гэж хэлмээр энэ да тэгээд хэвлэл мэдээлэл гэдэг ч одоо асал амар ш. Одоо хамгийн наазах нь Монголын үндэсний олон нийтийн радио телевизгээд сая зүгээр шилдэгүүдээ шалгаруулаад шүүд болж ах шиг байлаа. Одоо ямар ч шилдэг нэвтрүүлэг хийцэн юу ч яцсан. Одоо радио сонсдог иргэн энэ Монгол улсад ер нь байна уу? Радиогийн нэвтрүүлгийн шилдэгүүд ч гэж байна. Шал тийм ээ. Ингээ төрийн мөнгийг ард түмнээс авсан энэ хураамжийн мөнгийг ашиглаж байсан тийм. Тэгэхээр энэ Монголын үндэсний олон нийтийн радио телевиз гэдэг юм одоо байх шаардлагатай ч юм уу. Телевизэнд байгаад яг мэдээллийг ард иргэдэд зөв хүргэхгүй байгаа юм чинь байгаад их шаардлага байгаа ч юм уу гэж бодож байна. За тэгээд манайхан бүгдээрээ лайв ширлээд хамгийн гол нь зөв юмыг ялгаж харж сураарай. Эдгээр нөхдүүд яг ямар нөхрийг гаргаж ирээд яаж хийж яах гэдгийг ажиглаарай. За тэгээд жоохон гар дараад байна. Түр баяртай манайх.